Оройн үзэгчтэй амьдрал тавтай морил телевизийн олон ангид нийгмийн уран сайхны киноны нээлттэй өргөцсөн эрхэм зочноос яг харахгүй хүндэл хүлээсэн эрхэм бол Монгол улсын их хурлын эрхэм гишүүн Улсын Баатар Эрдэнэ Батүл байгаа. Тэгэхээр танд хурдтай болоод мөн бүтээл төрсөн энэ өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье. Тэгээ надад энэ кинон дээр нэг юм хэсгээ жижигхэн юм дүр бүтээх дүргдэг юм би хашлтан дээ л да тийм ээ. Тийм хүсэлтэй bod эхлээд их цоцсол та гэж би ингэж тоглож чадахгүй мэдчихгүй одоо тэр үтэл ингэж нэг кинон жүжиглэж байгаа юм шиг гарахаасаа ч одоо хамгийн салгалаад чадахгүй штэ гэдгсэн намайг нэлээд тийм сайн ятгаж ухуулаад тэгээ би тэр хүсэлтэд дагуу нэг маш бага хэмжээний тийм дүрвтэй болсон. Энэ бол миний амьдралд өвдөл одоо магадгүй анхныхан тэгээд магадгүй сүүлчийнхэн ч байх гэж би бодож байна. Гэлэг ихтэй тэр 20 секундын зургийг энэ кинонд орох тэр үйл явдлыг авахын тулд таныг хаа нэгтэйгээс зурглаач гэдэг юм уу дуран ингээд аваад байгаа гэд бодоод байгаа учраас тэр үйл явдал дээр яг өөрийнхөө байж гэдэг юм уу байхгүй тийм бас сандрах тийм зүйл тохиолдсон байна. Үгүй тэгэл яахын чинь нэг л мэдсэн чинь хамаг одоо хөл гарны үзүүрийн мэдрэхүүгээ мэдрээд эхэлсэн те. Үгүй чинь зөв газар дээр гიშгэж байгаа болов уу тэгээ гараа зөв савж байгаа болов уу гэдэг бүх л бодогдоод тэгэхээр чи зэрэг хүнд комплекстэй байдалд орчдөг юм байна л те. Тэгэж амьдралтаа одоо хорооны үзүүр минь хаана явж чинь хөлийн үзүүр хаана гიშгэж чинь гэж угаасаа бодож байгаагүй чинь. Тэр бүгдийг хянаад эхлэхээр яаж харагдчихвол гэж бодохоор одоо ер нь л паникт орчихлоо гэсэн. За залуучуудын ялангуяа залуус оролцсон бүтээгдэхүүнийг одоо маш сайн одоо дэмжиж ажилладаг үндэсний үйлдвэрлэгч бол яахын аргагүй Vitafit компани байдаг. Vitafit компани маркетингийн менежер Ариун болд бас энэ киноны нээлтэнд хүрэлцэн ирсэн байна. Танд орой мэдрэг. Танд орой мэдрэг. Тэгээд манай хамгийн гол зорилго нь болохоор Монголынхаа кино урлагийг хөгжүүлэх зорилгоор аль болох кинонод хамтран ажиллах сонирхолтой байдаг. Тэгээд тагцдууд болон захиалгын дээрс ирсэн энэ амьдрал татан мөрөл киноны санал нь маш сайтагаан санагдаад тийм учраас манай хамтран ажилласан үүндээ ч маш их сэтгэл хангалуун байгаа. Энэ киноны гол дүр тоглодог Манлайбаатар манай жүжигч одоо киноны дүрээр болдоо тийм ээ. Энэ залуу манай дрифт хийдэг тийм машин спорт машин сонирхдаг тийм залууг дүр тоглож байгаа. Тэр Манлайбаатарын унж байгаа тэр машиныг одоо манай байгууллага тоноглож одоо энэ кинонд зориулж тийм хийсэн байгаа. Тэгээ яг энэ сайхан киноны хамт олонтойгоо хамтарч ажиллаж байгаа маш манай хамт олонны зүгээс маш баяртай байна. Тэгээ та бүхэнд сайхан урлагийн энэ сайхан уран бүтээлийг чинь өндөр амжилт хүсье. 2008-2010 оны хооронд хурд компани бүтээн босгосон ялангуяа нийслэл Улаанбаатарт тийм ээ. Бүтээн босгосон барилгууд дээр энэ киноны зураг авалт үйл ажиллагаа явагдсан. Танах одоо юу гэдэг аль хороолоо яг энэ киногоор дамжуулж бас үзүүлж өргөн түмэндээ сурталчилсан бэ? Хэмжлэн бол Rapid Arsharaal гарах байх. Тэгтээ манай гарсан барилгууд дандаа л хотын Аз зэрэглэлийн бүсд баригдсан юм барилгууд байдаг. Rapid Arsharaal маань харьцан удаг цэнгэл төгрөгийн ортол гэдгээр бол агаар завас орчны шин хорооллууд энэ байрлалдгаар онцлог талтай л да. MCS Electronics компани тэр дунд IT Zone компьютерийн дэлгүүр Монгол брэндээрээ бас амьдрал тавтай морил одоо ингээд нийгмийн уран сайхны кинонд бас хамтран ажилласан байгаа. Ингээд MCS Electronics компани маркетингийн албаны дарга ганц эмэгтэй тав гэдэг уулзуулъя. 3 сарын ихээр кино группийн маань манай дээр ирж зохиолоо танилцуулсан. Бид нэр зохиолоо танилцаад ерөнхийдөө ингээд тухайн зохиол маань залуучуудын маань амьдрал гэгээл ирээдүйн төлөө хэрхий зүтгэж буйг ингээд хөгжилтөөгөөр бас гэгээлгээр тэгж харуулсан тийм сайхан зохиол хийсэн. Энэ маань манай IT Zone компьютерийн дэлгүүрийн маань ерөнхий бодлого энэ маш сайхан нийцэжсэн учраас бид нараас энэ үнтэй ингэж хамтарч ажиллахаар болсон юм аа. Такт продакшн болон захиалгын тэнэд хамтарсан одоо энэ сайхан кинонд одоо манайх одоо ивент тэтгэгчээр оролцсондоо маш их баяртай байна. Хичнээн объектыг юу гэдэг дотоод засал чимэглэлийг танаа одоо бас бараа бүтээгдэхүүнээр бас засаж хийж хэлбэрийн сайжруулсан байна. 3 айлыг тохижуулсан байгаа манайх. Тийм айлууд байгаа дандаа айлуудыг тэгээд лаунжуудыг нас тохижуулсан байгаа. Киноны дууг дуулуулагч гэдэг юм уу санал ерөнхий хэрхэн яаж ирэв энэ бүтээл
та бүхний бүтээл байсан хэрэггүй ер нь яаж одоо ямар шийдвэр холбогдсон байж болох вэ? Энэ бүтээл бол яг бидний CD-нд орж байгаа. Бас бидний яг хийж байгаа нэгэн одоо стил нэгэн стилийн тийм одоо нийцж байгаа тийм одоо уран бүтээл байгаа. Тэгээд эдгээр бас бидэртээ санал тавихтаа яг манай бас киноны одоо ерөнхий нэг уур амьсгалтайгаа нийцж ийм болох юм байна гэдэг юм. Бэлэн дуу байсан байж. Бэлэн дуу байсан. Манай продюсер Наранзуу ах юм нүгэ тийм дуу манай цомогт орсон. Sorry юм их дуу байгаа. Амьдралд тавтай морил телевизийн инэдмийн олон ангид уран сайхны киноны дуучин Тэнүүнтэй та бүгдийг уулзуулж байна. Орой минь дүргий. Орой минь тань ч гэсэн орой минь үзэгчтэй. Орой минь дүргий. Энэ кинон дээр Окид ажилласан байгаа. Өмнөх бүх кинон дээр онон гэд Сонор студио онон гэд залуутай. Дуусны хувьд энэ киноны 2 дууг амжилуулсан байгаа. Ямар нэртэй? Энэ кино өөрөө 5 дүртэй кино л та. Тэгээд эхний 2 дүрийн одоо нийт 32 ангийн 2 саундтрек гэж ойлгож байна. Тэгээд эхнийх нь болохоор жүжигчин Мөнх Эрдэнэ хайрлаж болох гэдэг нэртэй дуугаа. Хоёр дахь нь жүжигчин Эрхэн Баярын дуусан. Тэгэхээр ч одоо дүр болгон дуутай гэж ойлгож болох уу? Энэ 5 дүр тавуулаа нэг дуутай. Тэгээд ерөнхий голцсон мотив бас нэг дуутай. Энэ кино бол асар олон дуутай л да. 6 дуулаа. Тэгээд бүтэн нэг CD гарах. Медиагийн хувьд одоо хэний Эрхмээ юу? Биш үү? Йоо, төгсөө амууж гэх юм багнаас. Ээж бас мужигтэй төстэй ч байж болно тий. Би Монголын Хүүхдийн ордны драмын дугууланд 6 жил сурж байгаа. Би Ганагийн Багдур, тэгээд Ууган ахын Багдур. Эмийн ахны гэр. Би Дүлгэн их жаха Багдур болсон байгаа. Тэгээд дүрийн болохоор Золоо гэдэг авиастай дээс сэргэлэн тийм хүн болсон. Тэгээд би намайг бол өөрөө нь бол Нинжин гэдэг. Би драмын дугууланд Монголын Хүүхдийн ордны драмын дугууланд 1-ийн бай ангид сурж байгаа. Тэгээд энэ хүү кино маань бол одоо миний анхны киногаа. Энэ миний тоглож байгаа анхны кино. Тэгээд намайг Сотэлэг гэдэг. Би манлай ахын бага наснд тоглож байгаа. Тэгээд энэ кино зураг олонд орж явахад надад хичээлээс минь завч хөлөө гаргаж өгсөн аян өдөрцсөн багш. Адиагчтай баярлалаа гэж хэлье. Би Эрхэн Баяр ахтайгаа битээр юу бөхөр их барилддаг тийм бүхийн хүмүүс. Тэгээд бит хоёрын үйлдэл гомарг адилхан даа. Тэгээд би Монголын Хүүхдийн ордны драмын дугууланд зураг бичээд явж байгаа. Тэгээд биднийг сургаж байгаа Нямсрын багштай баярлалаа гэж хэлмээр байна. Амьдрал тавтай морил олон ангид инэдмийн телевиз уран сайхны киноны гол дүрийн 5 жүжигчин маань нээлтэнд морилон саадсан байна. Бүхэнтэй энэхүү уран бүтээлийг дэмжиж өнөөдөр Монголын 100 олонд хүрэхэд одоо хамгийн түрүүнд их төсвөл болж өгч байгаа Монголын үндэсний олон нийтийн телевизийн хамт олон мөн уран бүтээлчд нь бид бүхнийг энэхүү кино хийж бий болгох санхүүжилт бид бүхний хамтран ажилласан бүх байгууллага бүх хүмүүст нь нийт уран бүтээлчдийнхээ өмнөөс амьдрал тавтай морил олон ангид киноны хамт олонныхаа өмнөөс халуун баяр хүргэе. За баярлалаа. Баяр хүргэе. Ингээд найзуудаа бас намайг энэ кинонд урьдсан бас урь тоглуулсан бас та бүхэндээ бас баярлалаа. Та их захиалагчдын нийтийн хамт олондоо бас баярлалаа. Явс хажуугаар нь Улсын драмын Эрдмийн театрын хамт олондоо бас тэр ажлын хажуугаар надад чөлөө олгож энэ олон ангид кинонд бас тоглуулж та бүхэндээ бас баярлалаа гэж хэлье. Тэгээ бидний уран бүтээлийг та бүхэн дэлгэцнээс үзээрэй гэж хэлье. Шуурлын захиалагчдын нийт хамтлаг бол сая аанаар хэллээ. Монголын үндэсний олон нийтийн телевиз гэдэг энэ их айлаас анх гараараа эхэлж байсанд бид их баяртай байдгийг. Тэгээ бидний мөрөөдлийн уран бүтээл эхэлж байна. Үзэгчтэй бидний уран бүтээлийг үлгийдэн аваарай. За баярлалаа. Ингээд зөвхөн нээлтийн үйл ажиллагаа эхэлж байгаа учраас студид үргэлжлээд сонирхолтой өшөө илүү халуун яриа үргэлжлэх болно. Та бүхэн нэвтрүүлэгтэйгээ хамт байгаарай. Баярлалаа. Ингээд студид руу зочлээ. Уран бүтээлд хайртай, уран бүтээл
бүтээлийг үнэлдэг эрхэм хүндэт үзэгчдээ та бүхэндээ энэ үчийн гайхалтай өдрийн мэндийг дахин хүрэхэд таатай байна. Тийм ээ, амьдрал тавтай морил гэдэг энэ үг гайхалтай үг. Хүн бүхэн амьдралыг хүсэж мөрөөддөг. Хамгийн гол нь энэ амьдрал бид нар гайхалтай сайхан тавтай морилж энэ амьдралыг бид бүхэн авсах хэрэгтэй байлаа. Эглөө яг тэгэхээр Tact Media Production захиалгын нийт хамтлаг Монголын үндэсний олон нийтийн телевизийн хамтын бүтээл амьдрал тавтай морил киноны нээлтийн ажиллагаа томоохгүй ихэд бэлэн боллоо. Тэгэхээр хамтран ажилласан байгууллага, хувь хүмүүс, компаниуд, уран бүтээлчид та бүхэндээ баярлалаа гэдгийг гол дүрийн жүжигчдийн өмнөөс хүргэж байна. Ард түмний минь мөн энд ирсэн бүх уран бүтээлч найз нөхдийн минь баяр. Тийм учраас халуудаг тастар бие биендих хэрэгтэй байгаа гартаа үзэлттэй бүсгүйчүүдтэй болон залуучуудтай халуудаг тастар бэлэг байр. За сонсъё. Та нар бүгдээ гоё харагдаж шүү. Тийм ээ, амьдрал тавтай морил гэмэх энэ хөө 80 ангид кино өнөөдрөөс эхлэн үзэж та бүхэнтэй өдөр болгон Монголын үндэсний олон нийтийн телевизийн цэнхэр дэлгэцээр та бүхэнд хүрч явах болно. Тийм ээ, 5 өөр ертөнц, 5 өөр адад явдал, гайхалтай сайхан хүсэл мөрөөдөл, гайхалтай сайхан ирээдүйн рүү тэмүүлсэн энэ амьдралд та бүхэн хамтдаа баяр. Тэгэхээр энэ гайхалтай уран бүтээлийг өнөөдөр цэнхэр дэлгэцээр үзэн суугаа та бүхэнд албан ёсоор нээнүү хэмээн Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн программын зөвлөлийн гишүүн удаа зохиолын нарийн бичгийн дарга соёлын гагаа зүтгэлтэн гомбын цол зэрэг таныг тайснаа урьж байна. Энэ сайхан бүтээлийг Монголын үндэсний олон нийтийн телевизээс өнөөдрөөс эхлээд уран даяар үзэгч олондоо хүлээлгэн өгөхөөр телевизийн мэргэжлийн уран бүтээлийн зүгээс сайн бүтээл боллоо гэж хүлээн авсноос баяртайгаар мэдэгдэе. Tact Media Production-ы захирал ноён продюсер мөнх жаргал болон захиалгын нийт хамтлагийн ерөнхий найруулагч амьдрал тавтай морил уран сайхны киноны ерөнхий найруулагч баяр сайхан нарыг тайзнаар өргөж байна. Амьдралд тавтай морил олон ангит нийтмийн кино үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Маш их баяртай байна. За ингээд аливаа уран бүтээл гэдэг бол хүний сэтгэлээс гарч хүний сэтгэлээр бүтдэг. За энэ уран бүтээлд одоо хамтран ажиллаж байгаа нийт одоо уран бүтээлч та бүхэндээ маш их баярлалаа. За бидний уран бүтээлийг дэмжиж хамтарч ажилласан олон байгууллагууд байгаа. Бүгдд нь одоо чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлмээр байна. За нэн түрүү Монголын үндэсний олон нийтийн телевизийн удирдлагууд бол за бид нартай хамтарч ажиллахаар одоо дэмжсэн бидний саналыг хүлээж авсан Наранбаатар захирал, Оюун дээр захиралтай бас талархаж байгаагаа илэрхийлмээр байна. За тэгээ манай киног ерөнхий оюун тэтгэгчээр одоо нийгмийн хариуцлагыг харуулсан Апо хувьцаат компани, шинэ сонголт, тавилгын их дэлгүүр, Хурд групп, Vitafi, IT Zone гэдэг тэгээ олон байгууллагууд байгаа. Авт 103, Flex Gym, одоо Наран Trade, Celio brand, Vitafi гэдэг компаниуд байгаа. За энэ компаниудаа уран бүтээлчдийнхээ өмнөөс болон үзэгч та бүхний өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. За ингээд үзэгч та бүхэн бидний уран бүтээлийг одоо тоглон сууж таалан саярхаарай. Ингээд манай ерөнхий найруулагч ээж сайхан. Уран бүтээл гэдэг бол уран бүтээлчд бидний одоо хүүхэд юм шиг байдаг. Манай продюсер сая хэллээ. Анх бид нэр ингээд 10 сараас анх эхэлж төсөл маань эхэлж хэрэгжиж эхэлсэн. Тэгээ энэ хугацааг тоолсон чинь ингээд дүүгээ яг 9 сар болсон байна. Тэгээ энэ бидний 9 сар нойр хоолоо цаг заваа оюун ухаанаа шавхан барин байж хийсэн энэ уран бүтээл үзэгч та бүхэнд ингэж үлгийд авахд бэлэн болсон байна. Тэгээд энд хамтран ажилласан бүх найзуудтай, уран бүтээлчдтэй хамтран ажилласан байгууллагууд та бүхэнтэйгээ ажиллахад үнэхээр сайхан байлаа. Баярлалаа.